Хураахны зэлэм Чингис хааны амьдрал тэмцлийн түүхэнд нөхөрөөс нэг гайхамшигт домог болон мөнхөрсөн алдарт жанжин бол хураахны зэлэм билээ. Зэлэм угсаа төрлийн хариат Урайхан овг нь дарилхан монголчуудын нэгэн салбар бөгөөд 12 дугаар зууны үед Хинтийн уулаар нутаглаж байгаа сүүлд 15 дугаар зууны үед Батмагтайн хааны 103 түмний нэг Урайхан түмэн нэрээр Хянган нуруунаас өмнө одоогийн 100 од очмоор нутаглаж байсан дүүхтэй. 1162 онд Хамаг Монголын хан Есүхэ баатрын ууган хөвгүүн Тэмүүжнийг төрөхөд Урайханы жарчуудаа дархан 3 настай Зэлэм нэрт бяцхан хөвгүүнээ түүнд нөхөр болгохоор авчирсан тэрхүү хувь тохиолдол цаг үеэс Зэлмийн нэр түүхэн сурвалжид анх тэмдэглэгджээ. Тухайлбал Урайханы жарчуудаа өгөн Зэлэм нэрт хөвгүүнээ авч ирээд урд онны Дэлүүн болдогт Чингисийг төрөх үед хөлгий хийж энэ Зэлмийг 3 настай авчирж өгсөнд өчүүхэн хэмээгдэж авч одлоо бий гэж үгүүлснээс үзвэл Урайханы жарчуудаа дархан Зэлэм хөвгүүнээ Тэмүүжин луга нөхөрлүүлэхээр авчирсан боловч насан балчирт бол буцаа авч одсон удаатай ажээ. Үүнээс хойш 1178 онд буюу 16 жилийн дараа Тэмүүжнийг их дүүнэрийн хамтаар Бүргийн эрэгт нутаглаган бүхийд бурхан халдуунаас Урайхан жарчуудаа өгөн хөөрг өн үрч Зэлэм нэрт хөвгүүнээ дагуулж ирээд өгүүлрэн тэргүүн онны Дэлүүн болдогт Тэмүүжин чамайг төрөхөд болгон өлгий өгсөн ба би энэ Зэлмийг чамд өгсөн боловч балчир учраас гэртээ аваатсан билээ. Одоо чи миний хөвөн Зэлмээр эмээлэн тохвол үүдэн сөхүүлэх гэснээр Зэлэм эцэг жарчуудаан ухаант мэргэн үг сургаалыг даган Тэмүүжний анхны этгэлт нөхдийн нэгэн болж үнэн жишээр зүтгэж ирсэн байна. Ийхүү одоогоос 800-ны тэртет Монгол улс үндэсээ үе дамжин баттган бөхжүүлэхийн тулд альваад арга билгийн ухаанаар хандаж нүүрэндээ галтаа нүдэндээ цогтой нуган хөвгүүдээр өөр хооронд нь амдгаад тангарах тавин насан бага үеэс нь нөхөрлүүлж эвлэлдэд нэгдэх өвөрмөц нарийн арга ухаан дадал заншлыг эрхэмлэн дээдлсээр иржээ. Доктор профессор Ихэ Шагдар дээрх түүхэн баримт сэлтийг харьцуулан судлаад жарчуудаа сүүлд Зэлмийг дагуулж ирэхдээ Тэмүүжинд булган өлгий өгснийг дурдаад энэ хүү Зэлмийг чамд өгсөн боловч балчир учраас гэрт аваацсан билээ. Эдгээрийг нийлүүлэн эргцүүлбэл Зэлмийг өсгсөн өлгийг Тэмүүжинд өгсөн. Зэлэм түүнээс 2-3 нас ах гэсэн таамаглалд дэвшүүлж зүрхлэнэм. Зэлмийг морин дээр дүүрч ирээд бутсан гэж бодвол лав 3-4 нас ах байж чадах. Иймээс Зэлмийн төрсөн оныг 1150-с хэмээн үзсэн болно. Ирээдүйн хөх Монголын төр цэргийн алдарт хоёр зүтгэлтэн ийхүү болбороо наснаасаа сүй тавин нөхөрлөж нэгэн булган өлгээд зулай дараа өссөн гэлтэй. Нөхөрлөл гэдэг нь үйлс заяа, хүсэл зорилго, ааш араншингаараа холбогдсон хүмүүс хоорондын хамгийн эрхэм нандин харилцаа юм. Монгол орны байгаль цаг уур, нийгмийн ахуй нөхцөл нь сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй явах аргагүйг хүн бүрийн амьдралын алхам тутамд тулган нотлох аж. Тиймээс нутгаа эзэмших нуган бүхэнд нөхөр хэрэгтэй хэмээн хөвгүүдээр зориудаар нөхөрлүүлж байсан сонин баримт гагцхүү Монголын түүхэнд л хүндтэй байр эзлэх байх гэж үзсэн байна. Чингвэл Зэлэм эдэр чирэг 19 настайдаа Тэмүүжнийг түшин нөхөрсөн боорчийн дараах 2 дахь ачит нөхөр болсон төдийгүй Хамаг Монголын тарж бутарсан улс иргэд зэрэг ирсийн засан төхөрнүүлэх үйлсэд дэмжин тусалсан анхдагч зүтгэлтний нэг яах аргагүй юм болно. Чухам энэ үеэс Зэлэм хам Монголын угсаа залгамжлагч Тэмүүжний амь насыг энэ тэргуунд өмгөөлөн хамгаалахаас гадна дайн тулаанд хушуучлан манлайлах эдэр залуу жанжид Баатрийг цэрэг дайны эрдэм ухаанд дагуулan сургаж боловсруулах зэрэг онц чухал үүргийг биечлэн хүлээсэн анхны этгэлт цөөхөн нөхдийн дотор хүндтэй байр суурийг эзлэх болжээ. Тухайн үед хасар бэлгүүттэй боорч, Зэлэм, өгүүлэн чирби, тохуурын, жорчуудаа, хуйлдар зэрэг цэрэг сургах үүрэг тушааж харуулж намнах, жадлан цавжих эрдэм эзэмшүүлж байлдааны стратеги тактик эзэмшүүлэх ажлыг Чингис хаан өөрөө гардан удирдаж байлаа. Зэлэм энэхүү нөхрийн үүргийг өөрийн бүхий л амьдрал тэмцлийнхээ туршид
алтан зарчим болгон алдаж эндэлгүй чандлан сагснаар хожим Чингис хааны цэргийн авиас биелэгт жанжин болон өсөн төлөвлөсөн юм а. Удалгүй боорч, зэлэм зэрэг авиас биелэг төгөлдөр эрхэм нөхдийн дэмжлэг тусалцааны үрээр Тэмүүжний түшиж тулах амт нөхөд харайт иргэдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэх болсны зэрэгцээ бусад Овог аймгийн зүгээс ч халдан төрөмгөөлөх аюул заанал улам бүр хурцдах болжээ. Түүний дотор хэрлэн мөрний их бүргийн эрэгт нутаглаад удаагүй байх үед 3 мэрэгдүүд гэнэт товтлон хатан бүртээ өөжнийг олзож баггүй охирол амсан ч бурхан халдан уулнаад Тэмүүжнийг эрэлхээр хамгаалан тэмцэж дайснаа тагнан турших үүргээ амжилттай биелүүлснээр Зэлмийн цэрэг дайнд байгуулсан олон удаагийн амжилт ялтын түүхэн замнал эхэлжээ. 3 мэрэгдийн энэхүү гинтийн дайралтын эцэстээ Тэмүүжин болон түүний анд нөхдийн сөрөн тэмцэх зориг итгэл үнэмшлийг улам бүр хурдлан өдөөснөөр үл барам өөрсдийн харайт улс иргэнэ үхлийн мөхлийн эрмэгт түлхэн оруулсан туйлын харлан үйлдэл болсон бөгөөд удалгүй 1179 оны намар Тэмүүжин болон түүний холбоотнуудын цэргийн хүчинд Бутад цогтон зүхтэн бууруулжээ. Чингис хаан хамаг Монгол улсын төр зэргийн нэр хүнд бүхий албан тушаалд юуны өмнө өөрийн итгэл нөхдөд тохон томилсон бөгөөд доктор профессор Гомсронгийн үзнээр эзэн Чингис хаан үнэн ч шударгуй цэргийн авиас бэлгээрээ тодорсон анхны өлжит нөхдөөс эхлээд улс төрийг байгуулалтсан урдын гавьяат нөхдөө удам угсаа гарвал үүсэл хань дайсмаас нэг үл ялгуурлан зөвхөн эрдэм чадлыг нь эрхэмлэн цэргийн удирдах тушаалд талиудаг энэ зарчмыг Чингис хаан хатуу баримталдаг байлаа. Тийм ч учраас Чингис хаан бахархан өгүүлрэн сүүдрээс өөр нөхөргүй байхад минь сүүдэр болж сүүлнээс өөр ташгүргүй байхад минь сүүлмэн болж сэтгэлийн минь сэргээж санаагийн минь амруулсан зүрхний дот нөхөд минь та хоёр хамгаас урд ирж нөхөрлсөн тул хамгийн ахлан хэмээн боорч зэлэм нарын анхны нөхдийн байгуулсан үлэмж гавьяа зүтгэл хийгээд бусдыг манлайлан дагуулах төрөлхийн авиас бэлгийг анханаас нь тэтгэн өргөмжилж хамаг Монгол улсын цэргийн дэд удирдлагад хүндтэй байр суурийг илрүүлсэн бөлгөө. Энэ тухай доктор профессор Г. Мегмар самбуу их Монгол улсын цэргийн жанжтын удирдах ухааны гол онцлог шинэлэг тал нь хүний эрдэм мэдлэг, уур чадвар, итгэх санаачлага, ёс суртахууныг эрхэмлэж нийгмийн нэг чухал үлэмж болгосонд оршино. Ялангуяа Чингис хаан цэргийн дарга жанждыг сонгохдоо энэ зарчмыг хатуу баримталж байсан учраас эгэл харц гаралтай цөөн бус хүмүүс түүний шилдэг жанжид болон төлөвшөж өндөр суурьнд хүрсэн билээ. Тухайлбал Мухулай, Шихийн утаг, Зэлэм, Зэв зэрэг олон жанжид эгэл доод амьдралаас их хааны итгэлт нөхөр шилдэг түшмэд цэргийн гарамгай жанжид болж дэвссэн бөгөөд Чингис хаан тэднийг төрийн өндөр суурьнд залж төр цэргийн эрх мэдлийг олгосон байдаг гэжээ. Энэ үеэс Зэлэм Монголын нэгдсэн төрт улс байгуулах үйлсэд Чингис хааны гүн итгэл үнэллийг ихэд хүлээн зүтгэснээр цэрэг дайны хэрэгт нэн ялангуяа Монголын цэргийн тагнан турших ов мэх уран нарийн арга ухааныг бусдаас илүүтэй эзэмшиж ихэд алдаршсан билээ. Чингис хааны эсрэг тэмцэлдсэн боловч удаа дараалан цохогдож захирч асан улс иргэдээс нэгэн тагцсан 8-ны хүчүгүүд Буйраг хаан мэрэгдийн тогтоо бэхийн хөвүүд хуудуу ойрдын хутуугүй бэхий тайчуудын таргуудаа хэрүүлдэг Ходун Орчаан Аавчуу Баатар тэргүүтээ этгээдүүд 1201 онд эргүүнээд цутгах хам өрний Шанаагийн агуу нугууд Жамхаг Гүр хаан өргөмжлөөд хүчээ нэгтгэн дахин дайлаар мордов. Иймд Чингис хаан нэн даруй Зэлмийг дайсны цэргийн байрлал болон байлдах чиглэлийг тагнан туршуулахаар тусгаалan томилоод өөрөө цэргийн авч мордсноор Хэрээдийн Тоорол хаанд хил хөргөн хүчээ нэмэгдүүлж амьдсан тул Жамуухын эвслийн их зэрэгтэй хүйтэн хэмээх газар бие биеэ шахалцсан давших ухрах зэргээр ширүүн тулцсны эцэст мөн л хяар цохин сарниулжээ. Энд Тоорол хаан эргүүнээрөө зугтсан Жамуухан хойноос Чингис хаан онны зүг дутаас нь тайчуудын Аавчуу Баатрын хойноос тус зогсоо зайгүй мөрдөн хөв. Энэ байлдаанаар Бутад цохиуланд зугтсан тайчуудын Аавчуу Баатар Ходун Орчин нарыг Чингис хаан мөрдөн очиход тэнд онон голын цаад эрэгт цэргэнэ хэдийн засаан тэгшлээд байлдахад бэлэн болоод байв.
Удалгүй хоёр талын хооронд 3 хоног үргэлжилсэн ширүүн дулдаан болох үеэр Чингис хаан үзүүн тус газраа шархтан цус ихээр алдахад зилэм цусыг нь амааран шимж асгасаар байгаад шөнөдөл өнгөрөх үед Чингис хаан ухаан сэргэж өгүүлрэн цус хатаж гүйцэв би ундаасаж байна гэхэд зилэм хаан эзнийхээ амийг аврахын тулд өөрийн амийг золин байж чармай нүцгнээр дайсны байрлалд нэвтрэн орж эсээг олдохгүй тул нэг их өгүүртэй таргийг тэрэгнээс хулгайлан авч өргөж ирэв. Мөн ус олж таргаанд зуураад Чингис хаанд уулгав. Чингис хаан гуравтай амран ууж өгүүлрэн дотор минь саруул болов гэд өндийч суутал үүр цайж гэгээ болсон ажээ. Зилмийн шимж асгасан цус тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Үүнийг Чингис хаан үзээд өгүүлрэн энэ юу вэ? Хол асахгүй яасан юм бэ гэв. Үүнд зилэм өгүүлрэн чамайг зөөр байхад хол явахаас эргэлзэн айж сандран залхийг зялаад асахыг асгаад байсан билээ. Хэвэлд минь бас үлэмж оров гэв. Чингис хаан бас өгүүлрэн намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад гүйж одов? Чамайг баригдвал намайг ингэж хэвтэнэ гэж хэн хэлэх байсан биш үү гэвэл зилэм өгүүлрэн би ингэж бодсон билээ. Нүцгэн яваад хэрэг баригдвал би тэдэнд ингэж хэлнэ. Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан үүнийг мэдэж намайг барьж алдъя гэж хувцсыг минь цөм тайлж гагцгүй өмдөйг минь тайлгоотл би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцс өгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хурж ирж чадах биш үү? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амарлуулъя гэж нүд цавчих зуур шийдэж олсон билээ гэв. Чингис хаан өгүүлрэн би одоо юу гэх вэ? Намайг урд 3 мэрэгдэд хөнөөгдөж, бурхан халдуунд хорогдож, 3-тай нэгжүүлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бүхий цусыг амаараа шимж аминд нэг оров. Бас цангаж ядран байхад амиан урж нүд үдсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд оров. Энэ 3 ачигчийг би үрд мартахгүй гэж зарлиг болов. Энэ бол Чингис хааны бага наснда таргуутай хэрүүл туг тэргүүтээ тайчуудын халдлагаас сорхон шар ба түүний хөвгүүдийн тус дэмээр анх удаа мултарч дөнгөснөөс хойш 25 жилийн дараа мөн л тайчуудын гарт амиа алдахад хүрсэн 2 дахь гарцаагүй тохиолдолд эрхэм нөхөр Зилмийн ачаар эсмэнд аврагдсан хэрэг байжээ. Доктор профессор Базар Сүрэн тэр үеийн нүүдэлчид сумандаа хор төрхөн харавдаг байсан учраас тэр хооронд цуснд нэвчин орвоос туйлын аюултай байдаг байснаас Зилмийн тэрхүү үйлэл нь өөрийнх нь амьд хурж мэдэх ам зольсон үйлдэл байсан байна. Тэгээд ч зогсохгүй ухаан сэргсэн Чингис хааныг би ундаасаж байна гэхэд нь уух юм олж өгөхөөр дайсны хүрээнд дунд баригдахаас үл имэн ганцаараа орж бүрсэн тараг олж ирж хаантныг ундаалж байсан мүл чин үнэнч хийгээд аимшиггүй зөрөгтэй овжин ухаандаа жишг гэлтэй гиснээс үзэхэд Зилмийн хаан андынхаа төлөө хэрхэн үнэнч шударгаар амь хайралгүй хүчин зүтгэж явсныг бэлхнээ нотлон харуулна. Ийхүү дайн байлдааны гинтийн эрсдэлтэй ямар ч тулгамдсан цаг үед уран нарийн арга ухаан сэлэх авиас бэлэгт жанжин зэлэн бараг 30 жилийн туршид эсэргүүцэн тэмцэлсэн тайчуудыг 1202 онд оны эрэгт болсон байлдаанаар мөхөөн дарах тэр үеэр Чингис хааны алтан амийг аварж баларшгүй гавьяа зүтгэлийг байгуулан нөхрийн үүргээ нийт төртөө биелүүлснээр ховорхон учрах журамт сайн нөхөр болохоо давхар батлан харуулсан төдийгүй өөрийн цэрэг дайны амьдрал тэмцлийн түүхнээ нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Чингис хааны амийг аварсан Зилмийн баатарлаг үйл хэргийг монголч эрдэмтэн Жак Уотерфорд Зилмийн ачийг Тэмүүжин мартаагүй бөгөөд аян дайны үед үлэмж итгэл хүлээлгэж байсан билээ. Хүзүүнд нь олсон шарах тэдний эзэнтэй үнэж зүтгэдгийг илтгэдэг бөгөөд Тэмүүжин тэрхүү зүтгэлийг өхүүлдэг чадвартай байжээ. Тал нутгийн аймагуд тэр үед ялимгүй шалтгаан гарахад санаагаа өөрчилж цэргүүд нь удирдагчаа орхиж оддог байсан ч Тэмүүжингийн жанжиннараас 60 жилийн турш нэгэн ч түүнийг орхиж дайсан дурваагүй. Тэмүүжин ч жанжиннараа зэмлэж шийтгэж байсангүй. Түүхэнд нэрэн дурддаг их хаад байлдан дагуулагчид ийм үнэнч шударгын жишээ үгүй билээ гэж үнэлэн бичжээ. Алдарт Зилэм Чингис хааны цэргийн хэрэгт үнэнхүү чин зориг
Сэтгэл зүтгэдийг хатгамжлан зүтгэхдээ үхэхээ амиан хайрлахгүй, үгүрэх малаа харамлахгүй, үзэх дайсныг халтартал дайрч, замдаа тохиолцсныг зад цохиж, мөртөө тохиолцсныг мөлт цохиж, хар тугийг хамран авч барьсан хүнийг байлдан алж хийсэх тугийг уландаа гიშгэж, дайсны сүрийг даран сөнөөж, дахин босох чадлыг мөхөөе гэж тангараглан өгүүлсэн билээ. Тийм ч учраас Чингис хаан тархай бодрохой овог аймагуудыг нэгтгэн захирсан тэмцэл Тулаан бүрт эхнээс нь ахуулаад эцсээ хүртэл хичээнгүйлэн зүтгэсэн Зэлмийн гавьяа зүтгэлийг бахархан ороо гөрөөсний отлого болсон омогт дайсны зүрхийг чичрүүлсэн унах моргүй болоход унаа авчирч өгсөн ундаасан цангах цагт уух дарс өгсөн сэргэг баг нойртой сэтсэн мэргэн ухаантай улс төрийн төлөө урд цагаас зүтгэсэн урайхны сайн зэлэн минь гэж этгэл төгс магтан сайшаасан юм. 1203 оны хавар жамуухан яталгаар алтан хуучир хар хеттийн өвгжин ноёхон Сүбэдэд тоорол хачуу бахи нарын хамт ээлдэн илдэж нүүгээд жижээр өндрийн хэрийн бэрхээ элэтэд очин Хэрээдийн тоорол хааны хөвгөн нийлхсэнгүмийн хөнгөн хийсвэр занг ашиглан дахин хүчээ нэгтгэн Чингис хааны эсрэг ээлж тэмцлэн дахин эхлүүлв. Үүнийг Хэрээдийн Ван хаан эхэндээ үл зөвшөөрсөн боловч эцэстээ хөвгөн нийлхсэнгүмийн удаа дараагийн ятгалагт автан тэнгэрт үл таалагдахаас айж хөвгөнөө яаж хөнөөх вэ гэсэн мэлээ. Та нар чадах бол юу үйлдэхээ өөрсдөө мэдгүй гэснээр Чингис хаан Тоорол хаан хоёрын эцэг хүүгийн барилгад андын холбоо тасалдсанаар үл барм эцсийн мөчид хамаг Монгол Хэрээдийн хооронд шийдвэрлэх тулдаан болох нь нэгэн тодорхой болжээ. Чингис хаан Хэрээдийн их зэргийг эсвгүүцэн байлдах хүн хүчний бэлтгэл зохион байгуулалт хараахан бүрэн хангагдаагүй байсан тул нэгэн яаралтай зайлан хөдлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ мөн л Зэлэм жанжны хурдан шалмаг тагнан турших арга ухаанд голлон найдаж Хэрээдийн цэргийг замд саатуулах чадвал дайсны цэрэгт хохирол учруулах хил мэдээ дамжуулах зэрэг онцгой үүрэг бүхий арын цагдах харуулаар томилон үлдээсэн байна. Энэ үед Хэрээдийн цэрэг шөнийн харанхуугаар хөдөлж Чингис хааныг мөрдөн ирэх замд Зэлэм хүрээ бууж гал түлэн хонголжээ. Хэрээдийн манлай цэрэг түүнийг хараад бүслэн цохоор шидэж хурдаасаа алсуур тойрон бүслээд айжмаар нууцаар уршлан гал унтармөгц бүрээ татаж цан хэнгэрэг дэлдэн дайрч орвол Зэлэм тогоо шанах хоол хүнснийхээ үлдэгдлийг орхиод зүхтан зайлсан байжээ. Хоосон гал бүслэн хуурдсан Хэрээдийн цэрэг цуваагаан дахин зохион байгуулаад цааш хөдлөв. Гэтэл Зэлэм замыг нь отож байгаад манлай цэргийг нь дахин буснуулаад шөнийн харанхуйд уусан арилжээ. Чингис хаан болон хамаг Монгол улсын цэргийн эцсийн шийдвэрлэх ялалтын хувь заяа гагцхүү өөрөөс нь шууд шалтгаалж буйг сайтар ухаарч мэдэрсэн Зэлэм жанжин дайсан этгээдийг цаг алдалгүй тагнан туршиж хол ойрын аюул заналаас урьдчилан сэргийлэх тэдний довтлогоог хориглон сааруулах гол үүрэгтэй арын цагдах харуулын цэргийг гойд чадварлаг удирдсны хүчинд Чингис хаан Мао өндрийн хярд ашигтай байрлал эзлэн шилдэг зэрэгэ хэдийн засан тэгшилж амжжээ. Удалгүй 1203 онд хамаг Монгол Хэрээдийн хооронд болсон Мао өндрийн тулдаанаар хоёр тал ихээхэн хохирол амсан харилцан буулт хийхэд хүрч байсан тул Чингис хаан бүрэн ялагдал хүлээхгүй тулд тулдааны талбарыг орхин гарсны маргааш нь үлдсэн 2600 зэрэгэ дагуулan алхын голд ирж байлдах арга бодлого хүч чадлаа дахин шинжилэн сэлбээд Хэрээдийн Ван хааныг жижээр өндрийн зээрэн хавцгай аманд байх үед нь гиндүүлэн довтолж хоёр дахь удаага тулдсны эцэст бөрмөсөн мөхөөсөн байна. Хэрээдийн ханилгийг мөхөөсөн энэхүү байлдааны үеэр тэргүүлэгч хан Тоорол өөрийн бараа болгочийн хамт арга буюу дөрмөн зайлсан боловч замдаа 8-ны харуулын цэрэгт баригдан золгүйгээр амиа алдснаар Монголын тал нутаг дахь Чингис хааны цэрэг улс төрийн нэгэн гол өрсөлдөгч нэгэнт үгүй болжээ. Авяас билэгт жанжин Зэлэм ийхүү хүчрхэг Хэрээдийн сүр хүчийг мохоон дарж байлдааны санаачлагыг гартаа оруулах Чингис хааны байлдан тагнах ов мэхийг хурц дайчин
хурдан чадварлаг хэрэгжүүлснээр их Монгол улсын төлөөх шийдвэрлэх тэмцэлд үлэмж гавьяаг байгуулсан байна. Чингис хааны эрэлхийг жанжтай байлдаан дулдаанд зоригжуулж чаддаг төрөлхийн авиас арга ухааны үр дүнд Монгол цэргийн олон арван жанжин нарын цэрэг дайны эрдэм чадал ихэд тодорч удаа яалалт амжилтын эзэд болсоор ирсэн энэ буюу тийм хүний нэг бол яах аргагүй Зэлэм жанжин болоо. Үнэхээр Чингис хааны бархан үгүйсэнчлэн төрөх лүгэ төөрөлдсөн өхөл лүгэ үзэлдсэн эрхэм дотны нөхөр Зэлмийн чин үнэнч гавьяа зүтгэл эдэр залуу тэмэж нэг их Монгол улсын хаан суурьнаа өргөмжлөлтөн залрах их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна. Ийхүү хувь эрэлхээр хүчтэн зүтгэсэн Зэлэм жанжин Чингис хааны төр тулсыг анхлан байгуулсан гавьяатан хийгээд баруун гарын мянгатын ноён болтлоо өндөр зэрэгт хүрсэн ч эзний хүнд хишиг өршөөлийг хүртээд хөвчөөтэй чухал газарт эс бос ямар амт түгшилд түдэж аюулаас айваас төшмөл болж юу хэмээн сайд би эмээхгүй хэмээн итгэл төгс өгүүлж байжээ. 1204 онд 8-1 мөхөөс Нахвагүний байлдаанд Чингис хааны 4 хушууч гэгдэн алдарсан Зэв, Хубалай, Зэлэм, Сүбэдэ нар цэргийн мандат явж ирэх үед 8-ны Таян хаан үзэж хамт байлдахаар ирсэн Жамхт хандан тэр сөрөг хонинд орж хотонд нь хүртэл хөөж яваа Чормот довтлагч ямар хүмүүс вэ гэвэл Жамх өгүүлрэм Тэмүүжин андам нь 4 нохойг хүний махаар тэжээж гинжинээс уйж байдаг билээ. Одоо манай харуулыг хөөж ирэхчд тэр 4 нохой биз ширмэн төмөр магнаттай, ган төмөр зүрхтэй, гадас цүүцэн хушуутай, галзуу 4 нохой, Зэв Хубалай тэргүүтэй, Зэлэм Сүбэдэ дараатай, Тэмүүжин андын тижээсэн тэр 4 ноход тэмүүлэн хурж ирэв гэснээс үзэхэд тэр үед Зэлэм жанжны алдар нэр нийт монголчуудын дунд ихэд түгэн тархаж байсан даруй мэдэгдэх аж. Доктор профессор Г. Мигмарсанбуугийн эзнээр Монгол цэргийн жанжид сүр хүч ихтэй, омог хүч төгөлдөр галт цогтой байсан бөгөөд энэ чанараараа олон түмний дунд нэр хүндтэй тэднийг араасаа дагуулan зоригжуулан манлайлах нөлөөлөл ихтэй байсан юм. Мөн Чингис хаан Зэв, Хубалай, Зэлэм, Сүбэдэ нарын итгэл жанжин нарын цэрэг дайны эрдэм чадлыг эрчих хүчтэй, эрэлхийг зоригтой эзэндээ үнэж нохоогоор төлөөлүүлэн зүйрлэж этгэлд нөхдийнхөө онцгой авиас чадварыг олон даяар этгэлд 4 ноход хэмээн алдаршуулан нэрлэж байсан бололтой. Тийм ч учраас 8-ны Таян хааны байлдах тулах зориг нь ихэд мохож эцсийн мөчид ялагдан дарагцсанаар Чингис хаан нийт монголчуудыг нэгэн тугын дор эмгэлэн нэгтгэх төлөөх сүүлчийн шийдвэрлэх тэмцлээ итгэл төгс яралтаар өндөрлсөн билээ. Эдгээрээс үзвэл Зэлэм жанжин Монгол туурхныг нэгтгэхийн төлөөх дотоодын 30 гаруй том жижиг байлдаанд бүгдд нь олдсны дотор ялангуяа хэрээд 8-ны ханилгыг мөхөөн дарсан удаа дараагийн тэмцэлд онцгой гавьяа зүтгэлийг гаргасан Чингис хааны шилдэг жанжтай нэгэн байв. 1206 онд их Монгол улсаа байгуулад Чингис хаан Зэлмийн хүргэсэн ач тус гавьяа үйлс тэмцлийг багтан сайшааж зарчуудаа өвгөн үлдээ хөөргөө үрж өчүүхэн хөвгүүнээ дагуулж бурхан халдуунаас бууж ирээд онны дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгий өгөв. Түүнээс хойш босох хатвчийн боол өрх үүдний өмч болж өдөдөдий тусыг өргөв. Булган өлгийд төрсөн буйнд нөхөр минь хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлэм минь чамайг 9 удаа ослог гарахад буруушаан яллахгүй гэж зарлиг болов. Ийхүү Зэлэм Чингис хааны 4 хушууж 9 өрлийн нэгэнд төдийгүй хаант төрийн 88 гавьяатын 9 дахь гавьяат 95 мянгатын ноёдын 9 дахь ухсаад салгамжлах ноёноор тус өргөмжлөгдөж өндөр нэр зэрэгт хүрсэн түүхтэй ажээ. Чингис хааны Алтан улсыг дайлах аян дайны өмнө буюу 1211 оны үед Зэлэм жанжныг таалал тогссон гэж үздэг бөгөөд Чингүл тэрбээр 52 насалсан өрлөг жанжин байв. Чингис хаан болон их Монгол улсын төр зэргийн түүхэнд эрхэм үндтэй байр суурь эзэлсэн урайхны сайн Зэлэм жанжны энэхүү гайхамшигт амьдрал тэмцэл эдүгээ хүртэл эрэмгий дүрмгий Монгол цэрэг эрсийн омог бахархал болсон аваа.